Тэгээ би тэр жижиг битэн штэ. Тэгээд барилт багалж юм уу залгаас барилтад ер нь бол унах магадлал өндөр болж байгаа штэ. Тэгэхээр ер нь найл бол хурдан барилт гэвэл дээр нь хаях магадлал өндөр болж байгаа. Тэгээд ер нь найл бол хурдан барилтыг ер нь хичээдэг штэ. Би Баталзы заахынхаа би дорж гэсэн болоо. Гой бягтай хүний би яг ямар байдаг дээр баавгаа шигээс хүмүүсийг сайхан бярдаал өргөөр тавьж үзэл бас гоё штэ бас. Би ер нь 10 жилдээ эмээ дээр л ер нь 10 жилийн сургуулаа төгсөж байсан. Тэгээд манай эмээ дээр бурхан болчихсон. Тэгээ жоохон байхад эмээ дээр манай эмээ бүх хичээл мичээлээ маань хийлгээл настай хүн ч уусаад тэгэл намлаг ш. Тэгээ настай хүнийг хажууд нь байж гэн гэдэг чинь бас тэгэл өөрөө ч гэсэн бас тийм намлагдаг болсон юм уу гэж би бодод бодод ш. Эмээгээ хоол идээс эрхлээ сууж бас гоё ш. Би романтик ан үзэх дуртай. Тэгээ хайр дурлалын ан ер нь гоё ш. Бас Google-тэй анх зуртай, бас хошинчааг үзэх дуртай. За манай ээжийн талаар ер нь бүхэн удамтай. Манай аав сувын цолтой хүн байгаа. Тэгээд сайн мундаг дээшээ улсын цолтой, аймгийн цолтой хүн бол байдаг. Гэхдээ би багада бүх бол сонирхолтой байсан л да. Арай өөр зорилготой сонирхолтой байсан. Тэгээд мэдгүй. Тэгээд цаанаасаа яг бүх болцтой. Маань нутгах дагуулж ирээл бүхий ер нь спорт хөл тавиулж байсан анх. Монгол улсын харцаг манай элбэг найз маань одоо хөсгөлийн дарахад одоо дарахтын 3 сумаас одоо өөрийнхөө бас нэг бүх болох ирээдүйтэй нэг 7-8 хүүхдийн донд одоо баасан живэрсэн байгаа. Ялангуяа ковидын дараа одоо хөсгөлийн дарахтын 3 сумаас бас нэг 8-9 хүүхдээс нэг нь баасан ч юм аваа. Тэгээд анх сумын занд анх гарсан жилээ ямар 6 давж исэн. Тэрнээсээ сумын занд сайн бариллаа. 24 онд аймгийн арслан боллоо. Одоо мөн аймгийн Өсгөл аймагтаа шүгэнд үлдлээ. Ерөнхийдөө ковидын дараах ирсэн дарахтын сумаас ирсэн 8-9 хүүхдийн нэг нь авмаа. Ер нь бэлтгэж гоё байна те. Өнөөдөр ямар гоё хөнгөн байна. Ер нь чи сайжирсан байна те. Гоё жин имтч юм аа шүү те. Тийм тэгээ барилдаанд ороод аваад ингээд амжилт гаргаад хүрээд ирэх ингээд бүгдээрээ сайхан алга малга ташаал те. Баяр хүргэе мөргөө тэр нь амар гоё мэдрэмж идэх. Өнөөхөө амьд шантарч байсан үе бол нэг над цөөхөн байгаа. Ягаад гэвэл тэгэл аав ээж нь бүх юм сайхан хангаад өгчдөг те. Тийм байхад би үүндээ шантархаа те. Өнөөхөө амьд шантарч байгаа шүү. Сумын зам болоод өргөөн төрүүлж үзүүлж явахтаа юм болоо. Нэрээ ингээд 500-600 сумын зам ингээд байхад энэ дотроос ингээд төрүүлж байна. Нэрээ боломж байгаа мэн гэдгийг би яг тэгтэл харж ирсэн. Тэгээд ер нь илүү тууштай хэлчихсэн да. Байгалийн хөдөлгөөний, байгалийн температуртай, байгалийн хөдөлгөөнтэй, байгалийн мэдрэмжтэй юм хөгжирсэн. Дүнж барилдаад одоо энэ ч одоо 3 дахь жилдээ 3-4 жил болж штэ. Энэ хугацаанд тодорхой хэмжээнд үндэсний бүгд 3-4 жил явж чадчих юм бас гаргасан амжилтанд өндөр амжилттай тооцогдож байгаа. Тэр нөө наадан төхөр бүтэн жилийнхаа хөдөлмөрийг яг өндүүлэх торгон мэдрэмж болчихсон байгаа байхгүй. Тэгэл ингээл дэмждэг ах нар компани гэж бүх юм ингээл цалинжуулаад бүх юм хангаал ингэж яхад цол авахгүй байна гэж бас эвгүй мэдрэмж. Тэгэл ер нь цол бодож хүмүүс нөлөө нэрвдэг юм шиг байсан. Би ч гэсэн 100 жоохон нэрвчлээсэн. За аймгийн арслан болох бол яах вэ? За аймгийн арслан болвол яах вэ? Начин болвол яах вэ? Эсвэл цол авахгүй бол яах вэ гээл те. Тэгэл жоохон нэг тийм хүн болгон бүхчүүд болгон тийм наадмын жоохон нэг тийм нэрв байдаг. Тэрийг бол зүгээр сайхан тайван байгаад янз бүрийн бодохгүй сайхан бэлтгэлээ хийгээл наадан болохгүй юм шиг яг боёо бодоод байж идэв шүү дээ би. Тэгсэл ер нь давж гардаг та. Манай хөдөө уулан дээр гараад ингээ сүлжээ орохгүй. Лайв үзчихсэн. Тэгээ морин дээр гараад ингээ зогсож байсан ингээ тэгжсэн. Тэр манай аав ер нь хамгийн их баярлсан болоод би дотроо боддог. За сумын төврөө орох дараа ухтаж авч ирсэн. Сайхан мөнгө хадагс өгөөрэй. Тэгэл захиргаан дээр очиод хүлээ авах гэж концерт монтаж тоглоод морин хормоор тоглоод тэгэл хүндэтгэл үзүүлээл тэгжсэн да. Орон нэр бүжиг болсон юм байна. Шинэ арслангийн бүжиг болсон. Тэгслээ ер нь хүлээж зогтож авсан да. Тэр яг нэг нутгатаа бас нэг Баянзүр хөрслөөнгүй Баянзүр сумын ингээд улсын бас цолтой бүхийг нь бас нэг нэгээр ч гэсэн нэмчт юм уу гэсэн нэг тийм зорилготой л яг өнөөдөр бэлтгэлээ гэж байна. Дахин цааштай амтан байх юм болов? Баавгаа ч юм уу те? Хандгаа ч юм уу? Хүмүүн ингээ хоргоож моргоо намнаж моноод байх шүү дээ. Дахин цааштай юм чинь хандгаа юм уу баавгаа байх юм болоо гэж байна. Унаад унчаад амар боддгоо шүү дээ. Би унчлаа за ингээл амар шүү дээ. Яг үндэ нэрвч байгаагүй боддгоо. Ер нь би унчлаа шүү дээ. Ингээд амар амт сэтгэл мэл унж байгаа шүү дээ. Ер нь. Тэгээ том бүх цолтой бүхт унаад гэртэрч гоё шүү дээ бас. Том бүхт гэртээ унаад баг хиймэс хэрэг гэж юм чи. Юу гэмээр би бодсны ярэ нэрвтгүй юм байна. Сайн залуугын дүр тоглоно. Романтик кинонд юм уу те? Хайр дурлалын кинонд ч юм уу те? Их сайн гоё залуучууд байдаг шүү дээ. Тийм дүр тоглосон. Тэгээ бэлтгэсний дунд цаг нь ер нь 3-4 цаг л гэж би бодож байна. Гэхдээ үндэсний мэх арай баг хийгээл төмөр штанка болохоор арай их хийдэг. 4 цаг л хийдэм да. Би чээж ер нь 200 хүргэж байсан. Тий. Нэг бол яг түлхчихсэн.
Нэг бол 2 3 нэлээд даруулсан байгаа. Ер нь 180-аас 200 ер нь төлөгдөг. Таталтыг болохоор нэг 200 гаргаад 220 дөч гээд нэг амар хүн дээр татъя гэж бодоод байдаг юм аа. Сууд болохоор нэг 200 гаргаад 210 марав гээл. Бэлтгэл өдөр өглөө 9 гэл босч байгаа шүү дээ. Тэгэл 4 өнгөртлээ ингээ бэлтгэл хийчихсэн. 3 өнгөртөл. Тэгээ гэртээ л хувцас солиод усан дороо гэж итлээ ороо олж хоолоо хийж идэл тэгэл унтчих. Нэг тийм л хэвээ амьдралтай хэл. Би хоолн дэр мөн нэг амар иддэггүй. Тэгээ хүмүүс залууч та чи одоо аймгийн арслаа одоо амар идэнэ зү гэдэг тэгдэж шүү дээ ер нь. Гэтэ би нэг сайн идчихэдэггүй шүү дээ. Насан туршдаа нэг код гэдэг үл шилтэ ол идэх хаа. Арай бид юу шүү дээ те. Бан хороолоод дээдээс яах юм бэ те. Ер нь шилтэ ол идэх хаа. Тэ. Бүх гэдэг чинь бол агуу том соёл шүү дээ ер нь. Дэлхийд ганцхан Монгол бүх гээд Монгол улсад ганц юм бүх байгаа шүү дээ. Энийг ер нь сурталчлан таниулж ингэж одоо өвийг ингэж түгээж дэлгэрүүлж яваа ингэ соёлыг би өөрөө авч яваад л ер нь амар бахархаж явдаг. Мөн чанар нь тэндэл юм болов гэж бодож байна. Хөдөлмөрч мэдрэмжтэй тэгээ авьяастай. Их хөрхөө игдтэй. Хурц ирэмгий дайчин. За галзуу ирэхт ораарай. Хурц ирэмгий дайчин л тодорхойлж байна да.